Байгаль хамгаалах ажлыг жаргаж хийгээд ирж байгаа шүү дээ. Даада гэж азарганы сөрөг байгаа. Нэрээ сонин төвхтэй их шүү дээ. Тэгсэн энэ даадагийн азарг өөрөө унгандаа нөгөө юу байгаад нэг өдөр 2 унаг төрөөд тэгээд тэгс нөгөө би судалгаандаа явж чад нөгөө судалгаагаа хийчихэд 2 унаг төрчлөө гэд өглөө эртээ чи 7 цаг үе. Тэгээд судалгаагаа хийчихэд ирсэн чи нөгөө 2 хоёулаа байхгүй. Нөгөө нэг унганд байхгүй. Нөгөөт нь азарг барьчихсан. Гоцоо нэг нь бол ингээд өгчихсэн. Нөгөөт нь бол бүр ингээд байхгүй хайцсан бүүмэд алга болцсон. Одоо энэ ингээд их нь ингээд байгаад ах юм, сүргэн байгаад ах, унга нь байхгүй. Тэгээд одоо хайччих юм бол бид нар нэг өдөр хайгаад тэгээд олдсонгүй. Ахаа маргааш 2 дахь өдрөө бид нэгээд нөгөөт чи хайгаад ингээд явжсэн чинь нөгөө бариулсан унганы ээж маань энэ унгыг ээжсэн булаа авцсан байсан. Төлөө алдсан нөгөө ихгүй дийлэн жинцэн ингээд явж байгаа. Тэнгүүд нөгөөт усаар очсон уулзсан гутаал одоо тэр гүнээс нь одоо энэ унгыг булааж аваад өөртөө хөхүүлээд тэгэд эн чинь өөрөө ингээд өөр ээжтэй өссөн юм азар байгаа. Тэгээд сүүлдээ мундаг том азар болоо. Тэгээд нөгөө нэрийн нөхдөд одоо даада гэдэг нөгөө UFC нэг файт нэг зодон одоо байдаг шүү дээ одоо UFC-гээ зодон. Яг тэгэнгүүт тэр чинь анх нөгөө даада 5000 гэдэг нэртэйг одоо гудамжны зодон гэдэг нөгөө эхэлжсэн юм билээ. Тэгээд нөгөө тийм зодон дундаас одоо үлдээд амьд үлдээд тэгэд өөр их хөхөөд ингээд өссөн учраас энэ нэг даада гэж нэр өгсөн. Энэ азарганд. Аль нь вэ? Одоо энэ цагаан азар. Хамгийн захих нь. Тэгээ энэ зах юм. Амар хурдан хөдөлгөөнтэй, амар овсгоотой. Тэгээ энэ нөгөө бас энэ чинь нэг 2 удаа нөгөө одоо тулаанд ороод сөрөг аваад алдаа тэгээ буцаад одоо 3 дахь тэрийн орлого хийж сөрөг аваад одоо ингээд тогтцсон сөрөг болсон. Одоо энэ авар одоо төлнө гарсан. Ийм азар байна. Одоо хизэнээс төлөлөд эхлэх үү? Одоо энэ хавар одоо ингээд 4 сарын 25 сар гэл төлөндөө. Одоо энэ дотор нь бас 2 гүү байгаа. Тэгэл 3 гүнээс одоо 2 нь унгалах байгаа. 1 гүн л суу барьсан байгаа. Манай одоо энэ 150 гаруй технологи бүгдөө нэртэй учраас бид нар бол хинэн хаана одоо ямар сөрөгтэй байгаа вэ гэл ингээл өдөр болгон бүртгэж явж байгаа учраас энэ ард одоо хинүүд байна. Одоо манай энд дандаа одоо азарган сөргөнүүд байна. Баачлаар дандаа азаргнууд. Та яаж ялах вэ? Одоо өдөр чинь өнгө цусны хувьд бүгд өөр л дөө. Өнгө одоо өөрийнх нь дээр дийл нүүр цус одоо өмнөд бүгд өөр л дөө. Бидэрт байна. Буман байна. Гэл ингээл бүгд нэртэй. Буурал байна, шонхор байна гэл ингээд. Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын тал. Говь хээрийн өвөрмөц тогтцтой нутаг. Энэ газар 2000-ад оны ихэр олон улсын судлаачдын анхаарлыг татаж дахин нутагшуулахад хамгийн тохиромжтой бүсийн нэгээр тодорчээ. Ийхүү тухайн үед 14,000 га газрыг тусгаарлан орон нутгийн хамгаалалтад авч байгаль эхийн энэ ховор амьтдыг дахин нутагшуулах орчныг бүрдүүлсэн юм. Тэр цагаас хойш дахин тоо толгой 150 гаруй болж өсхийн зэрэгцээ Монгол бүхэн цагаан зэр, хар сүлт зэр, янгар зэрэг ховор амьтдын тоо толгойч мэдэгдэхүйц нэмэгдэж тал нутгийн амьдрал улам бүр тэлсээр. Ийм үн цэнтэй байгалыг хамгаалах аргыг илүү батжуулахаар 2020 онд Хомын талын 411,000 гаруй га нутаг дэвсгэрийг байгалийн цогцлборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан юм. Түүнчлэн 2025 онд ЮНЕСКОгийн шинэ мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд албан ёсоор бүртгэгдлээ. Хомын талыг хамгаалжуулдах энэ үйл хэрэг бол зөвхөн өнөөдрийн байгальд зориулагдсан шийдвэр биш. Харин ирээдүйн хойч үедээ тал нутгийн амьд байгаль сүргэлэн давхих тахин туурайн чимээг өвлүүлэн үлдээх үн цэнтэй алхам гэдгийг судлаачид онцолж буй. Өвөө эмээнэр л одоо тахиж одоо амтэн гэж одоо ярьж одоо үзэж харж одоо ингэж ярьдаг байсан бол бид нар одоо тийм амтэн байдаг гэж мэдгчгүй л одоо номоос харж зураг зурж өссөн. Энэ өөрөө Монголын унган амтэн. Тэгэд одоо байгаль дээр одоо байж байгаад ингээд устдаад өгөө бол. Тэгээд эргээд буцаад тэр Европоос одоо энэ дээрс Монголоос одоо тээвэрлэн авч явсан Европ руу авчихсан. Тэгээд дахиудаас эргээд буцаад их нэгээ нутагшуулж байгаа. Одоо орон нутгийн тусгай хамгаалалтай газраас улсын тусгай хамгаалалтай байгалийн Хомын талын байгалийн зохицолборт газар гэж болоод тэгээд дахиад дараад нь дэлхийн хүн башийн мандлын нөөц газар гэж ийм сайхан том статустай газар одоо болж одоо дэлхийд данслагдсан ийм сайхан нутаг байгаа л да. Тэгээд байгаль талаас бол ингээд тусгай хамгаалтанд аваад ирэнгүүт хамгаалагдсан газар бүс нутгууд гэдэг бол мэдээж тэн дээр л амьтдын төрөл зүйлүүд за тэгээд ургамал гэдэг ингээд асар их олон зүйлүүд одоо тэгээд шов тэгээд тэрийг дагаад нэг шавж мэрэгч одоо амьтд юу гэдгийг ер нь тэр болгоны одоо төрөл зүйлүүд ингээд нэмэгддэг юм байна. Завхан голоо дагаад ийм гоё одоо жацрагны шугуй төгөлтэй болцсон. За манайх чинь цагаан зэр байна, хар сүлт байна. За Монгол бүхэн байна. За янгар байна.
За тэгэл өнөг туулаа чом хэрс гээл ер нь амт байна доо. Тэгээд сүүлийн одоо 2025 оноос хойш одоо 99 одоо нутагшаад суурьж чинь одоо ирээ жил гарсан болцлоо. Тий манай тэр 99 чи одоо ирээл бас энэ нутагтаас их тавтай сайхан баг шиг байна шүү дээ. Ирээд аягүй гой нутагшаад тамарсан жил гарсан болцлоо. Тэгээд энд тийм сониуч хаал тэгэл энд тавьсан нэг одоо судалгааны трав камеруудаар очиод оролдоо тоглоол нэг төрсөө үлдээд бас гой төрсүүд их үлдээсэн шүү дээ. Тий одоо ганцаараа гэхдээ одоо бас хоёулаа болцсон баг гэж найдаад байгаа шүү дээ. Бас тэгээд найз нэрсэн баха. 2013 онд сургуулаа төгсөөл тэгэд энийг бүр би моциклтэй анх ирж илаа шүү дээ. Анх тахаараа л оо ямар гоё юм бэ гэл. Тэгэл энэ одоо дил сүүл нь яад юм бол ургадгийн бол хүн засцсан шиг одоо ямар морины дил засцсан шиг одоо ямар сони юм бэ гэл анх гайхчихлаа. Яг ямар зам төрхтэй амьтан гэж байд юм бол одоо яагаад ингэ устсан юм бол тоо гэл судалж мэдхийнсэн энэ одоо атунаас өөр онцлогтой юм юу байдг юм бол гэл гэмчлэн гээд одоо анх тэгэл одоо сонирхож эхэлж ийла. Тэгэл одоо энэ амьтыг судлаад одоо 10 гаруй жил болсон байна. Өдрөлгөн судалж байгаа учраас за энэ бол нэг ийм гүү болох нь. Даад сүргийн толгой гүү болох нь ч гэдэг юм уу. Эсвэл энэ унаг төлөндөө сайн одоо нэг ийм гүү байх нэ ч гэдэг юм уу. Яг тэр болгоно ингээд хараад байх уу. Өдрөлгөн судалж байгаа болохоор мэддэг л дээ. 90 унаг одоо ингээд азраг боллоо. За 4 5 6 хүрлээ. За энэ бол нэг ямар ч гэсэн нэг том сүргийн одоо эзэн тийм азраг болох нэ, өртлөө үлдээс юм азраг болох нэ гэтэл сүрэг авцсан азрагтай тулаанд ороод ялаад одоо өөр төлөө үлдээх тэр сүргийн эзэн болоод ингээд явах жишээ нэ. Хэтэрхий тийм нэг одоо ууртай тийм одоо тогшин одоо тийм азраг байх юм бол ер нь өөр азрын төлийг бол одоо ингээд тэрвээ таарах ч гэдэг юм уу. Эсвэл бол одоо сүрэгтээ одоо хурааж аваад одоо нөгөө гүү төлөвлөлтөн ч гэдэг юм уу. Тийм барих тохиолдол бас байна. Одоо бид нар ч одоо сүүлийн одоо нэг 4 5 жилэл одоо нэг овоо бас нэг одоо 10 гаруй гүү унгалдаг 20-од гүү энэ унгалдаг болж байна. Тэгэл тэрнээс унганы мэд үлдэлэгдэх юм бол бас ер нь бага штэ. Тийм их тоогорч одоо үүсч үржид ингээд байгаа боломжгүй учраас харьцангууд тэр одоо малч тийм бичээр нөлөөлөд байх нь байхгүй. Манайх бол нөгөө 14,000 гадал бай хашаатай байгаад байгаа нь ус газруудаас тусгамалтай газруудаас дахин нутагшиж байгаа гэдгээр бол арай өөр. Яг нэг хэсэг бол ингээд хүмүүсийн ойлголт бол айгүй бас буруу ойлголттой байдаг байсан. Хамгаалт гэхээр л одоо ер нь ингээд энд хүн одоо амьдарч болохооргүй ч гэдэг юм уу. Одоо орон нутгатаа байж болохооргүй ч юм байна ч гэдэг юм бас иймэрхүү ойлголтууд бас гардаг л байсан. Хүн болгол энэ чинь одоо энэ нутагт төрж өссөн нутагтаа хүн чинь амьдралгүй яах вэ? Энэ чинь тэгээд өөрөө стресс дарамтанд орохоор одоо хээлээ алдна. Унаг одоо хаян ч гэдэг юм уу. Тэгэл стресстгээрээ тэгэл хээл авахгүй суугаар. Тэгэхээр энэ чинь мэдээж нөгөө байгалаараа явж байгаа зэрлэг амтай учраас эргээд төлөл авахгүй хахад өсөлтөнд аягүй нөлөөлнө. Өөрөө их аягүй удаан өснө. Манайх чинь 2004 2005 гээд 2 удаагийн тээвэрлэлээр 22 дахь ирсэн. Тэгээ 2012 онд болохоор 4 дахь чех усаас тээвэрлэгдээ ирээд ингээ 26 дахиад одоо манайд одоо тээвэрлэгдээ ирсэн байт. Энээс хойшоо одоо өсөөд 153 дахьтай болсон байна. Тэгэхээр одоо энэ амьтанд ч юм бол аль болох л одоо ямар нэгэн стресс дарамттай болохооргүй одоо байлгах хэвээр гэрээ адуу орж ирэл холилдоод байх ч гэдэг юм уу. Эсвэл одоо бэлчээр нутгийн дарамтанд ороод байх гэдэг юм л тийм одоо аюул дарамтанд бол өртөөгүй. Тэгээд одоо яг ингээд хүний өдөр ингээд харахад хашаасан талбай дотор өвс ургамал одоо газрын одоо ургамлын бүрхөвчтэй сайтай байна гээд одоо хүмүүс ингээд ус хинч харсан хүмүүс тийм л байгаа. Нөгөө талдаа одоо мал бэлчээрлж байгаа газар гэтэл айгүй бас ургамлын хувьд одоо тачирсан эрэг одоо жоохон зөвлөлт явагдсан ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо модлог ингээл хинч харсан анзаарэгдэж байгаа. Сүүлийн үед хүмүүс л харцангуй их сайхан одоо энэ нутаг орондоо одоо цогтсон одоо тийм мал одоо малмарын байж гэдэг юм айгүй тийм харцангуй хүмүүсийн ойлголтууд айгүй сайхан засраад ирж байгаа. Одоо өрхийн одоо амжиргаагаа залгуулах одоо мал авах мэдээж ингээд байж таарна. Одоо хүнийхээ хэрэгцээг хангаж байгаа ч гэсэн байгалийн дааз гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэр одоо мал тааж хэцүү, хүндээч одоо хэцүү, эргээд дээр нь зэрлэг амьтад тааж хэцүү ийм хүн нөхцөлөдлүүд ингээд ерөн сүүлийн жилдээ гарч байна л да. Тэгээд хүн бол эргээд энэ байгалийн амьтад учраас байгаль дээр байгаа зэрлэг амьтад болон одоо бусад одоо зүйлийн өчнөн одоо бидний нүдэнд харагдахгүйгаас одоо ингээд том хэмжээний амьтад хүртэл одоо ингээд асар их олон зүйл амьтад байгаа. Энтэй хүн болгон одоо байгаль дээр байж байгаа хүн өөрөө тэнтэй одоо харилцсан шүтэлцэж одоо ингээд оршиж амьдрах хэрэгтэй юм л да. Энэ байгаль одоо энэ нутаг усыг хамгаалах нь мэдээж нутгийн иргэд. Тэгэхээр энэс хойшоо бол улам л өөр хүмүүсд нь яг тийм хандлага одоо өөрт нь төлөвшөө сууна гэсэн үг байхгүй юу? Энэ холонжираа дуурч сонсож байна уу? Холонжираа юм шүү. Тийм, энэ хоор шуур штэ. Чимээгээр нь бас ялгаатай тийм. Тийм. Байгаль хамгаалах ажлаа хийгээл явж байгаа чинь байгаль дээр байгаа бүхэл зүйлийг л одоо сурахыг мэдхийг хичээдэг. Одоо ингээл нэг шоу дуурлагт ямар шоу вэ гэдэг юм уу? За одоо энэ тэнд одоо бооход дуурж ин гэдэг юм уу? Ер нь ингээл яг энэ дуу чимээгээр ялгах, харах, таних яг ийм юм бол ер нь
нэлээд өндөр байдаг юм шиг санагддаг шүү дээ. Жил төрсөн унгуудаа унаг өршлөлөж ярьдیں۔ Одоо мөнгө төлөөд нэр өгдөг. Тэр нэр өгж байгаа сууд нь $200 өгөөд нэр өгнө. Одоо бас нэг тийм зэрлэг амт сонирхолтой өсөж үржиж олон болохыг харъя. Эсвэл одоо энэ дахиад ингээ том азраг болоод сүргийн эзэн болоод үрдлээ үлдээх нь харъя ч гэдэг юм уу. Ийм хүмүүс айдар аяга сонирхолтой байт юм шиг байна. Тэгээд тэр унгааных нь мэдээллийг өдөрч бас хүмүүс рүүгээ явуулна. Надаа таны унах ч одоо ийм том болж шүү. Одоо том азраг болж ийн ч гэдэг юм уу. Одоо ийм гүү болсон ч гэдэг юм уу. Ер нь бид ч бас тэгээд мэдээллүүдийг өгөөд яваад байдیں۔ Тийм одоо гадаад дотоодын жуулчд ингээд эрэгтэй хүртэл ямар гоё юм бэ, тараа нутаг ямар сайхан юм бэ, тэр амьтад нь хараад ямар гоё тайван юм бэ, амгалан юм бэ, энэ нутаг ус дээр нь уул нутгийн ард иргэч ямар гоё юм бэ гэдэг энэ үгийг сонсох тусмал одоо тэр урам зориг авч энэгээр тэтчээ гэж одоо энэ энэний нэг эзэн одоо үнэхээр л одоо би ийм л одоо нутаг усны төрж өссөн энэ л нутаг усыг хамгаалах гэж би ингэж яваачтай гэдэг одоо сэтэл өөрөө ирэхгүй төрж одоо тэгэл явдаг л та. Би бол байгалыг бол ер нь миний яг гэр гэж боддتي. Бидний гэр чинь байгаль дээр баригдаж байгаа. Энэ газар шороон дээр баригдаж байгаа. Нутаг орны ард иргэд одоо тэгэл нутаг усаа сайхан түшээдэл залбираад өрөөгөөж хүртээд л одоо амьдрахаас өөр яах вэ? Хүн болгонд ор бүрний одоо хичээнгүйлэн одоо хог навш одоо янз бүрийн хаяхгүй байгаль гэгээ цэвэрлээд цэвэр цэмцгэрээ байх юм бол уул ус чинь хүртэл одоо энэ бол би нүдтэй гэж боддөө шүү дээ. Уул ус одоо энэ газар дэлхий бол нүдтэй чихтэй гэж юм боддог. Тийм учраас хүн болгон одоо энэ байгаль дээр зөв зүйтэй үйл одоо ингээд хийх юм бол өөрт чинь бол одоо эргээд хэрэг нэг талдаа бол эргээд дахиад үр хойч чинь одоо зөв үлгэр дуурайл болж энэ дэлхий одоо өшөөж ашиг ингээд өстэй гэрэлтэй цэцгэлсэн он удаан жил хэдэн үеэр одоо амьдран жаргах юм өлгийн нутагч юм шиг хэлмээр.